За, тоглолт хэр байна? Тоглолт гоё болж байна. Тоглолт гоё болж байна. Гоё болж байна. Тий. За. Яг ажиллаа их байгаа юм бэ? Өнөөдөр амралтын өдөр байгаа. Яа. За, игүүшээ. Оцсон байдаг. Сайн уу? Тоглолт гоё болж байна уу? Эрсэндээ яваарэ. 많이 없고요. 많이 없고요. Брап. За, Брап подкастын хамт одоо энэ 3-3 буюу мотоклубүүдийн хооронд болж байгаа тэмцээний болж байгаа газар ирсэн байна. Өнөөдрийн тэмцээн ОБ заал нь ерөнхийдөө зохион байгуулагч байна. За, манай тэмцээнийг Монгол байдлын шимшигээ санаачлан зохион байгуулж байгаа. Нийтдээ эрэгтэй 15 баг, эмэгтэй 7 баг оролцож байгаа. За, тэгээд ерөнхийдөө манай тоглолт ингээд дундаа орцсон явж байна. За, тэгээ гоё хүмүүсээс юу яаж яриа авъя. За, яг цаашгаа явах уу? Тэмцээс гэх үү? За манай Ронины тоглогч. За өөрөө хэлцүүлээ. Өрнөх гэдэг. Өрнөх үү? За ерөнхийдөө одоо тэмцээн хэр вэ? Ямар яаж шатны явж байна? Үйл дандаа ингэж яасаа? үйл тайван сууж байгаад гинт ингэж дүүнэр клубээрээ дасгалахаас хоёул 100 байг нэг мотоциклтэй хардаг хүмүүсээ өмөл заад нараас гоё бай тээ. арай өөр өнцгөр харагдав. За танаа баг яасан? 100-аас гарав уу? Гарч шиг боллоо. Гарч шиг боллоо. Юу гэсэн юм бэ? Чи өөрөө тоглож байгаа шүү дээ. Юм зөөгд явж байгаа гэсэн. За энд краш байна уу? Краш нөө нөө. Байхгүй шүү дээ. За тэмцээнд тэгээд ажилласан. За. Энэ анхаагаас нь манай подкастын ардталтай байдаг хүнээс одоо яриа авъя. Ер нь тэмцээн ямар болж байна? Гоё шааж. Гоё шааж байна. За аль багийг дэмжиж байна? Танайг дэмжиж байгаа шүү. Манайг дэмжиж байна. Манайг зооноосоо гарсан юм уу? Манайг зооноосоо гарсан уу? Мэдсэн үү? Мэдээгүй шүү. Би зураг аваад. Ингэж дэмждэг юм уу? За яг хийний зургийг хамгийн их авсан. Ихшийн зургийг авсан. За яг ихшийн зургийг авсан. Гоё байсан. Ер нь бол яас хүмүүс иймэрхүү байдлаар бас ингэ зураг авдаг байх нь. Байсан юм. Хатууны зургийг гоё авсан. Би тэгээд тэгсэн юм уу? Би зураг гоё авсан. За үргэлжлээ. За ихшүү маш аяа. Хайцлаа. За. Ханаас хэдэн баг орж байгаа? Манайх 2 баг орж байна. 2 баг орж байна. За 2 баг хоёулаа яасан? Юунаас гарав? Зооноос гарав уу? Эсвэл тоглолт гарч байна тий. За. За яг энэ одоо эмгтэй клубүүд дундаас ер нь яг алиг одоо эмгтэй клуб танаа өсөлж гэж санагдаж байна. Сүүлд сая сүүлд Тэр медаль өнгө. Тэр муухай даа. За танаа багт амжилт хүсье. За цаашлаа ёо. За ингээд ерөнхийдөө өнөөр одоо манай эмгтэй гүрээ сонсоо. Арай тактик яриад тактик сонсоо. Яасан гэрээ? Ямар тактик яриад байгаа юм? За. За ихсэгээр даас амжилтээсэ. За ингээд ерөнхийдөө одоо баг тамирчид одоо ер нь бүгд. За сайн уу? Сайн байна уу? За тэмцээндээ орсон. Тэмцээндээ орсон. За. Зооноос нэгээр гарсан. Амар гоё юм бэ те. За одоо аль багт өрсөлдөх юм? Одоо зооны тоглолтууд нь бүрэн дуусаагүй шүү дээ. Дуусгаар нь гараад ирж шүү те. За ер нь яг аль багийг өөрсдийнхөө өрсөлдөгч гэж харж байна. Бид ч гэсэн өрсөлдөхөөсөө илүү нэг уян нэрс тоглож байгаа шүү дээ. Тэгээ ийм тэмцээн зохион байгуулж байгаа баяр. Гэтэ мэдээж ялхын төлөө тоглож байгаа шүү дээ те. Бид нар тэмцээний хүлээгээд тоглож аваа. За Валкерисээс нийт хэдэн баг орж байгаа? 2 баг орж байна. 2 баг орж байгаа. Нөгөө баг яасан?
нөгөө баг бас одоо зооноос гарах гэж цаг тоглолтод дуустай. За. Ер нь бол байж байгаа юм тий. За амжилт хүсье. За манай эмэгтэйчүүд ер нь бол аюу гоё. Бас энэ моцикл ундаг өсгөчүүд спортлог их байдаг юм байна. Ер нь ихтэй аюу гоё оролцдог юм байна тий. За юу хийх юм? Ямар тактик ярьж байгаа? Манайхан коучтэй энэ удаа айгүй сэтгэл гаргаж орж байгаа болчихлоо. За. Манай коуч тасгалжуулагч маань биднэрт ингээд 70 хоногийн маань ярьж өгч байгаа тоглолт толгойн ард дээр. За. Тэрийгээ бид нэр өөрсдөө юун дээр алдаж байгааг гэдгийг айгүй гоё ярилцаад дараагийнхаа тоглолтод орохдоо бэлдээд тэр дээр анхаарч тоглож байгаа. Одоо ингээд энэ байнга одоо ингээд илүүдээ ингээд замдаар таардаг моцикл ундаг тийм залуучууд яа ингээд заах нэгээд спортоор энэ ингэж тоглох ямар байсан? 10 жилээс хойш нэг ш заална гэж тоглоогүй. Бараг 20 жилийн дараа тоглож байгаа. Тэгээд айгүй гоо сэтгэл хөдлөж юм жоохон спорт баймаар юм санагдчих шүү. Харин би бас удамшлууд одоо ийм зохион байгуулагчид бас гоё юу тий. Чи өөртөө маш хүн Монголд ундаг учраас бас ялтаа хэрэгтэй спортыг олонхтой хүссэн айгүй хэрэгтэй байна гэж бодож байна. Одоо тэгээд үргэлжлүүлээд бас юу яах юм бэ шүү дээ. Айгүй олон тэмцээнүүдийн ерөнхийдөө зохион байгуулах гэж бас энэ бүлэг гой зүйлээ санаачилж инээр оруулаад байгаа юм байна. Одоо тэгээд энэ яг гоё спорт наадмын зохион байгуулсан бүлгийнхэнтэй маш баярлж байна. Монгол райд сүүгээ байна тий. Монгол райд ирсэн. Анх сонсоод санаад орохгүй байсан. Манай ч зээ за яг нэг баг гарандаа яг заал аваад ирсэн чи бүгдээ айгүй гоё хөөрөө. Хоёр баг таа яа тэгээд сансыг бодвол заал ирээд сонсож үнээр гоё. Яг шидэлдээ үрд тоглож чадчихэв нөө. Үнээр чадчихсан. Яг л алгэрис шиг. Үнээр бурхтай дайчих гэдэг байна. Бид нар бол үнээр 91-д хүч чадах гэдгийг яг ингээд клубээсээ байнга мэдэрдэг. Бид нар үнээр нэгээ дэмждэг. Тэгээ бүх юм дээр нь сумлаад оруулж байгаа юм чинь. Чи чадахгүй өөр хин чадах юм дээ гэх тэгээд бид бол энэ аюул алтаатай оноотой ч гэсэн бид нар ингээд нэг гэр бүл болоод энд ингээд байж байгаадаа үнээр баярлалаа. За дийлгөө за би алгэрисийг өсгөөч амжилт хүсье. За тэгээд. За үргэлжлээ цаашаа явъя. За, сайн байна. Аюу чана. За, манай дэгшээх ясаа. Юу тоглож байгаа? Ойр тоглоогүй жоо гар юм болчиход чадсангүй. Багтаж өгөх шатлаа. Юу нэ таайгаа сашиг хэлсэн орд медаль авчихсан уу? Үгүй анх удаага. Багийн коучер ажиллаж байна уу? Тэгээ багийн коучер ажиллаж сэтгэл санаагаар их дэмжтэй. Үгүй залуучууд хамдаг байна. Гоё байна. За, үнээр бас гоё юм байна. Энэ байнга боцгол өнцгөөж тэгээ ингэ зохион байгуулж бүгдийг нэг зөвлөж байгаа. Монгол райс эмзэдээ баяргийн гоё морол гоё зогоож байгаас. Харин үнээр бас гоё болж байна тийм. Жид одоо уламжлалт одоо ингэ цаашаа өргөж явах юм. Уутараад ууцаг хараагүй хүмүүстэй энэ ч уудчих шүү дээ. Харин тийм. За хамаагүй ямар вэ? За юу? Тэгэхээр подкастуудыг үзсэн маш гоё юм. Айгүй гоё. Сайхан үзсэн байдаг. Тэр чинь хэмжиж яваа шүү. Тэгээд үүнээсээ яг энэ маш гоё зүйл болж байна. Яг тэгэхээр бид нар ингээд зон явж байгаа. Өнгөн ингээд унтааж гад. Харин бас нэг одоо гоё чи нэрээс ийм гоё имзэн бодно гэдэгт аюу гоё сэтгэл хөдлөлсөн. Маш гоё байлаа. Түүнийхээ баярлалаа. Одоо ингэ зунжгаа байнга ерөнхийдөө нэг замдаар тааралтай төөсөө харилцаа холбоотой байсан гэсэн өвлийн цаг үеийг зинцээ зохион байгуулсан тийм. Тэр уураас маань илүү гоё бэлчээд байгаа нас энэ бас гоё тийм. Өвлөж зовоод 190 зовоод одоо өвл бас ингэ зовох хэрэгтэй. Тэгээд энэ чинь аюу гоё. Харин чинь гоё. Бүгдээ нэг хахад олон клубч гисэн нэг ийм болтой хүмүүс байдаг шүү гэдэг юм. Тэр бүгдээ харж шин. Юу нэрэн гэсэн тийм. Тэгээд зундаа ингээд нэг байк руу яваад байдаг. Байхгүй алахгүй л дөрөв үлдэлтэй хэцүү. Гэтэ энэ бүгд чи хүмүүсийг гоё нэгтгэж ийм гоё болгож байгаа сэтгэл аягүй өндөр байна. Тэгээд хүмүүстээ баярлалаа. Цаашдынх нь ажил үзтээ амжилт их хүсье. Баярлалаа. За манай юу байсан? Брэд подкастынхаа ер нь яасан байсан? Хэсгээсээ гарсан уу? Зооноос гарсан уу? Хойш чадлаараа үзсэн шүү дээ. Бид тэгээд үзээд аягүй гарсан. Ер нь гарсан байх гэж бодож байгаа. Хоёр яг коуч хийсэн юм уу? Тэгээд яг чадлаараа хийсэн тэгээд яг үн чи мундаг залуучууд ийдсэн бүгд
хүч тэнцвэртэй үзэж байгаа юм чи тэгэл тийм ээ нэгээр илүү л мянгаар илүү шүү дээ. Тэгээ манай моцикчд ер нь бас сакс мөнгөд бас илүү гоё авьяастай байд юм байна. Тэгээ ер нь айгүй гоё. Би ч тийм. Би ч шатар тоглоод тоглож шүү дээ. Аа за. Тэгээ тэгшээ чин даун тоглоно. Шатар тоглоно тэгээд тэгээд тоглоод ийм шатар матрын даун момент тэмцээ гараад бас тоглож санаа байна. За. Тэгээ юу л хүмүүс сонсож байгаа. Ер нь дамын тэмцээ шатрын тэмцээ болох байх. Бидгээ яарна редсэн та нарын гоё хийж байгаа тэр подкастыг байн үзэж байгаа, дэмжиж байгаа. Их гоё байгаа шүү таа. Баярлалаа. Тийм зуник өвлийг гоё хүчлээ гоё яриатай хөрөөтэй тэмцээ. Тийм өвлийг зугаатай өнгөж гоё нэг гоё тэмцэнтэй, яриатай, хөрөөтэй тийм гоё өнгөрөөцгөөё. За баярлалаа. За ред подкастынхоо бас амжилт хүсье. Түүнтэй ч сайн гоё мундаг шүү. За баярлалаа. За Армакер юу вэ? Гантай. За тэмцээнд юу болов? За тэмцээн гоё очоод манайх нэгээр гарах байх уу, хоёроор гарах уу? Одоо зохион байгуулж байгаа хүмүүс шийдэх байна. Аха. Аль зоонд орсон байлаа? Би зоонд ямар багууд вэ? Шингис, Сайкар, Скас хоёроор. Аха. Зөв. За та хэлбүүд одоо зооноос нэгээр харсан юм байна шүү дээ. Яг энэ тэмцээн оролцоо гэсэн гоё гарах гэж байна. Зохион байгуулж байгаа тэмцээн гаргаж баярлалаа. Баярлалаа. Тэгээд үнээр бас гоё подкастаас гоё нүсэг харагдаж гоё. За одоо яг энэ багууд дундаас ер нь өөрсдөө аль багийг яг танаа өсөлдөж гэж байна. Уусаа монахаа. Яг одоо за яг энэ багтаа өсөлтөд ер нь бараг алтын төлөө үлдэх болов гэсэн юм. Таашгүй шүү дээ. Бүх баг сайн байна. Бөмбөг өөрөг шүү дээ. За бөмбөг өөрөг шүү дээ. Хожигдол хохи шүү дээ. Тийм байхгүй. Хожигдол хойцсон. Энэ гоё өдрөө. Монгол радиоч гадаад зохион байгуулж байгаа. Одоо бас орсон байна. Тэгээд гоё. За Армак юм да амжилт хүсье. Танахаас хэдэн баг орж байгаа вэ? Манайгаас Нэг баг орж байгаа юу те? За окей. За сайн уу хатаха. За тэмцээний сэтгэл ямар байна? юу нэ? Тэмцээний сэтгэл ямар байна? Өөдөө цаг бүгд цагны өөдөөцсөн. Харин бас яг гоё хэглээ те. Өмнөх одоо зохион байгуулж ирсэн 22 оны сашин мөнгөний тэмцээнд бол манай Чигсийнхаа аврагч ирсэн те. Аврагч. За энэ жил яах вэ? Энэ жил одоо тоглоод байсан ямарсан. Хоёр хожоо нэг хожигчл байсан. Юу нэ одоо клубын баг тамирчид ер нь хэр тоглож байна гэж таньсан. Танихгүй залуу хүмүүс их болсон байна. Сайн тоглож байна. Зөө. За ойр чансах юу вэ хатаха? Таа сайхан байна. Өвлчөөд байсан. Өчигдөө далт хийцээ. Өвлчөөд сар хийцээ одоо тэгээд сайхан урт намар болж байна. За манай Чигсийнхэнд бас амжилт хүсье яхаа. Баярлалаа. За энэ Чигшээ 17 жил төвлөг 17 жилийн өмнө Чигшээ огт тоглодог байсан гэж нэг түүх байдаг. Яг тэрийг бас өөрөөс нь тодруулж асууж үзье. Чи яг 17 жилийн өмнө яг сакс тоглож ирсэн үү? Тоглож байсан. Амрын бүгсч байгаа тэгээд интернет гэж байгаа штэ ухаад үзэхгүй. Үсээ аюурсаа бодсон гэдэг байхгүй юу? Тэгээд таарсан гэдэг байгаа тий. Маатэс чиг микрофон бариад ирд юм уу? За танаа баг хэрхэн яаж оролцож байна? За манай баг тэгээд ямар ч амжилттай оролцож байна. Зооноос хоног 2-оор гарлаа. Гарсан. Тий, тэгээд ер нь манай баг тийм илүүрхэж гарсан юм байхгүйгээр 3 баг маань хожигдсон тэнцээд оноо гарч ирлээ. Тэгээд ямар ч танах ямар зоонд орсон мөн үү? Сайн байна. Си100. Ади? Си100. Си100 ямар багууд вэ? Си100 сая нэгээр скас гарлаа. За тэгээд зохион байгуулагч Монгол Riders Red Balkans манай дөрөв. Тэгээд орох сайхан энэ тэнцүү үзээд нэг онооны зөрөөгөр гарч ирлээ. За илүү гоё өсөлтөнд болсон байж тээ тий. Үнэхээр гал гарлаа. Зооны тоглолт байж баргалт нуглааш хэлсэн. Аль багийг яг өөрсдөө өсөлтөгч гэж ер нь харж байна. Өрөлтөгч баг бол байхгүй шүү дээ. Бүгдэндээ нөхөрсөг байгаа. Одоо ямар тач хамгийн ихэнд Армактай нуглаан дээр таарсан. За ойрын өрөлтөгч нь Армак юм уу та. Тэрээс босдод тэгээд нөхөрсөг тоглоом шүү дээ. За тэгээд Ронныханд бас амжилт хүсье. Тэгээд хэмжээндээс оролцоороо ер нь авраглаараа. За баярлалаа. Ерөөд өргөө. За бүжингээр юу вэ? Энэ удаагийн ихтер хэдэн баг барав? Манай энэ удаагийн ихтер.
Манайхын дулааг үзсэн байгаа. Аа, тийгэн дамжт оролцох гэсэн учраас та бөөнөр ороогүй юм тий. Танаас ч одоо хичнээн нэг дамжт байд юм бэ? За япон бараг 8 шүү. Ваа. Бид ирээдэг орооч юм тэмцээ утгагүй болох гэдэг нэ. Яг их гэж. Ядагсны ойлгомжтой шууд хийж болох гэдэг тий. За, бүжигийн хэр юу вэ? Бүжигийн дараа одоогийн байдлаар нам тавина гэсэн. Аха. Ер нь одоо тэмцээн бас ямар болж байгаа гэж бодож байна. Сэтгэл ямар байна? Юу маань тийм үзэтэй болж шүү дээ. Ер нь бас сэрүүн байна. Уур амьсгал яг гоё хэдий гоё нөхөрсөж байгаа гэрнээ ер нь уур амьсгал аюу гоё тийм ширүүн өсөлтөө өнтэй байна тий. Ер нь бас нэг аюу гоё харагдаж байна тий. Энэ бол сайхан болж байна. Үзэхэд тоохгүй үү? Ингээ буудан аюу гоё. Энэ дотор одоо байгаа бүх хүмүүс болчих гэж байна шүү дээ ер нь тий. Эдрээс тэмцээн уралдаанд бас аюу гоё оролцдог гэдэг нь бас өнөөдрийн тэмцээнээр бас ингээд юм харагдаж байгаа. За аль багийг дэмжиж байна? Хүннүүгээ дэмжиж байна. За хүннүү ер нь яасан бэ? Цооноос гаруу. Одоогийн байдлаар 2 хожигддаг хожигдолтой юм шиг. Ааха. Тэгвэл хэсгийн тохиолдолд ер нь бол одоо барыг дуусч байгаа юм байна шүү дээ. За зөв. За тэгвэл тэгээд дараа жил өжим маань тэгээд бас 2 багаас хаагаад оруулаад одоо энэ тэмцээн чинь бас уламжлалт олон зохион байгуулалт Эндээс манайх бараг байхаа за юу алтын авнаа гэж ярьдаг байна шүү дээ. Гэхдээ хэдүүд ер нь бас цагслагдаг аммаар байна тий. тийм байгаа. Хич гисэн ялмаар байгаа шүү дээ. За. Үжингийнхэнд ажилтсаа. Баярлалаа. Хамаатай. За баярлалаа. За, гамах. Юу гамах. За, багтаарсан. Зэмэлэр орсон. Зэмэлэр орсон. За, окей. Юу чи явах ч юм уу? Явлаа. Манай баг манай 2 дугаар баг хасагдчихлаа шүү дээ. Хасагдчихлаа. Тэглээ шүү дээ. За ер нь өрсөлдөгчд бас 3 баг хэсэгтээ 4 багтай. Тэгээ 3 тоглолтоос 2 хожсон. Манай баг тэгсэн мөртлөө хэсгээс хасагдчихлаа гэж. Анаа тоолчих юм уу? Анаа бөмбөг тоолоод хасагдчихлаа. Хожиж байгаа юм хасагдаад байна гэж. 3 тоолоо 2 хожлоо. Тэгсэн юм хасагдаад ямар сонирхолтой. За. Ер нь тэмцээ ямар болж байна? Ноо сайхан шүү дээ. Одоо клубийнхан маань ингэж нэг тоглож цаг нь болсон бохоо тий. Тий. Одоо энэ чинь бас чийл болгон зохион байгуулъя гэж бас ярьж байгаа шүү дээ. Тий. Сүүлд нэг 5-5 болж исэн санагдаж байна. Тий, нэг 22 онд агаар дээр тий. Тий. Тэгэхэд би чинь Scassi Prospect-ээс одоо member болсон. За. За уран бүтээл ээж юу? Сайхан дажгүй сайхан байна. Сайн нэг Европын 3 улсад тоглож ирчихэл байж байна. За манай Азаа ч бас сагсанд бол үнэхээр авьяастай юм байна шүү дээ. Би бас бид нар яг энэ хажуу талаас нь харж байлаа. 3-аас их гоё шийддэг юм байна. Оролтыг бас их гоё хийдэг юм байна. Энэ сагсыг ер нь их тоглодог байсан уу? Үгүй ер нь би ч сүүлийн үед л тоглож сураад байгаа. Эхлээд үздэг болоод тэгж байгаа заал авдаг болоо. Тэгээд одоо нэг бэлтгэл яваад одоо нэг арай гайгүй тоглодог дүртэй болчиход байгаа. За. Сагсыг ер нь дуртай. За окей. За уран бүтээл амжилттай. За манай Scassi. За юу вэ? За дараагийн хайлтаа яри. За цагаан маань юу болов? Юу болох вэ? Оноо тоолоод хасагдчихсан. Уусаа тавир нөө. Гоо хожоод ахад хожигдоод идэв гэж тэгээд дөрөвөөс тоолоод авлаа. Анах чи ямар зам байда? Манайх чинь serious. Биш. Бека ямар зам байда? Манай цагаан чи зооноо мэдгүй тэр л болоо гэж. Тийм ээ. Тэр чинь нөгөө таны хойшоор оны нөөсөн өөр юу байда? Үштэй нөгөө сайдкар. Тэгээд Чингис Армат. Одоо яг танай зооны тоглолтоос хамгийн хүчтэй өсөлт юм байв. Ер нь аргон тэнцвэр байлаа шүү дээ. Өглөө Армакийнхэнтэй нөгөө гинт тоглоод Армакийг болчихсон. Дараа нь Армак бас чигдэрээ гоё чигдэрээ явуулчихлаа. Чигсэхэн бас сайн байлаа. Чигсэхэн гоё бүгд сайхан тоглоод. Бас тэгэх гоё юу юм. Энэ тэнцвэр ер нь ясэртийг ямар вэ? Гоё сайхан тоглоод.
Яг одоо энэ бас хамтлагууд бас одоо юу гоё. Аа. За шоу мөнгө бүр гоё болоод байна. Манай юу яасан бэ? Нэгдүгээр баг юу? Нэгдүгээр нэг ч хожигдоод байна. Аа, ер нь бол одоо баг хэсэг гарч байгаа юм байна. За бас чи оноо тоолно гэдэг байх юм шүү дээ. Мэдгүй юу? Юу хожлон бас яг тийм байгаа юм уу? Мэдгүй харин тий хожоод байх чи тэгээд мэдгүй ойлгохгүй. За скасынханд амжилтсан. За ишгээ цай. За. Ой ч тааха. Баяртай донат. За манай айрооныхаа хэр оролцож байна? Дайчгүй сайн. Ямар зоонд хуваарлагдсан? Ди зоонд хуваарлагдсан. За ди зоонд хэдэн багтай байсан? 3 багтаа. Аа. За Арх хиро. Ретро. За хэсгээсээ тэгээ гарч чадвуу? Чадсан шүү дээ 2-оор гарсан. 2-оор гарсан. За одоо хинтээ оноолт гарч ирэх шиг байна. Амгаланцтай. А бүр оноолтыг тодорхой болцсон нь одоо. Эхний тоглолт. За нуглааны эхний тоглолт. Хожихоо. Хож шүү дээ. За ер нь яг энэ тамирчлаас ингээд клубүүдээс харахад ер нь хин хүчтэй өрсөлдөх юм шиг байна. Айхтар гоё тоглолт үзүүлээд ер нь бас тий сэлхэмжүүдэд харагддаг шүү дээ. Ер нь яг аль клуб ер нь чиний бодлоор Чингис тэгээ ретро нэг. Ретро нэг нь. тэгж харагдаж байна. Зөв. За окей. Айрооныхон доос тэгээд амжилтсан. Манай клуб л дээ. Гэхдээ яг одоохондоо би чинь бас Брабасаа явж байгаа. За окей. За одоо ингээд энэгээр бас ингээд явуулсан байна. За хар ирүүгийнхэн дээр ярилцъя. За манай хар ирүү клубын төвийн тоглогч Хотгоо. Төвийн тоглогч, давтлагч, дамжуулагч, холбогч. За. За. За клуб тэмцээн ер нь ямар болж байна? Тэмцээс гоё болж байна. Тэмцээс сайхан болж байна. Өөр тоочд ер нь юм мотоцикл клуб хүмүүстэй тий. Эсвэл энэ юм тэмцээн уралдаанд орж ирсэн үү? Анхудаад орж байна. Одоо гоё. Ер нь бол цаашдаа уламжлал болгож одоо яваад явуулах баярж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгвэл жил болгоо ер нь чангарч орж ирэхээр шинжтэй шүү. Багууд ер нь аюултай байна. Ер нь бол бас хүмүүс чинь бас олон залуучууд байдаг учраас ер нь тийм тоглолтууд аюу гоё гардаг байна. Тэмцээнд бас ер нь спортод бас их аюултай хүмүүс байгаа шүү. Ер нь бол аюултай. Юм болгонд бол аюултай хүмүүс байдаг юм байна. Ганцхан мотоцикл ондог биш. 9 шидэ аюултай хүмүүс байгаа энэ чинь. Өстой гоё болж байна. Энд краш нэрсэн үү? Мэдхгүй. За яг үнийг л хэлж. Байдгүй маа гэх юм аа. Энд чи юмар гарах хүн болохгүй шүү дээ. Крааштай байхгүй байдгүй хоо гэдэг шиг. Байдгүй бах уу. Юу чамаа крашч өөрөөс мөн үү? Өстой мэдгүй одоо тэр хин гараж гэдэг юм. Хэлээгүй ш надаа юм. За манай хар ирүү сая хэсэг тоглолт хийгээд манай зоонд орсон байсан тийм. Яг баг хожсон юм шиг хожигдлаа манайх. За гоё тоглоо. За хар ирүү тэмцээл юм шиг гоё шүү тий. Өстой ер нь гоё тоглолт үзүүллээ. За амгаланцаар юу вэ наа? Залуучдаа. За тоглож байна. За танаа баг яав? Зооноос нэгээр гарсан байгаа. Зооноос нэгээр гарсан уу? Аль зоонд орсон байсан бэ? Нэгдүгээр А зоон. А зоонд ямар багууд вэ? Ямар клубүүд вэ? Хамгийн ихний уучраа чи хүннөө. Choppers. За ер нь энд мэдээлэл өгсөн. За ямар ч боолсон нэгээр гарчлаа. Яа цагаа тоглоно. Өөрөө ч автын төлөө. Нэг Бэлээд авах гэж өөрөө шүү дээ. Тий. Аль клуб юу хамгийн хүчтэй өссөн гэж байна. За одоо зүгээр харж байгаа ретро байна да. Ретро харж байгаа. Тиймээс толууд яахыг мэдэхгүй. Буцаагүй багууд ч гэсэн сайн байна тэгээд. Ретрогийн уруугаар ийм мотоциклын клубүүдтэй одоо энэ сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон ер нь ямар санагдаж байна? Хоёр нь тоглолт бол юусэн. Тэр чинь нэгээр бас тэгээд амжилт үзүүлээд ах шиг лөө. Зооноосоо 3 хожоо нэгээр гарчлаа. Манай амгаланцууд яалчгүй бас тэмцээнд бол үнэхээр гоё гарчлаа бас тэгээд ер нь ур чадваруудыг бас гоё жигдгээ харуулж өгч чадчихжээ. Амгаланцуудаа бас амжилтчээ. Юу энд краш мөн үү? Юу вэ нөө? Краш мөн үү? Баггүй. Крашлаг байна. Ирээгүй байгаа мó эсвэл краш юм. Ер нь болоо. За амгаланцын амжилтчээ. За цаашлаа юу вэ? За юу вэ? Үйл ажиллагаа зохион байгуулж байгаа өдрөөс яриа авъя. За
Амар хэцүү нөө ядарч гинөө. Үнээр зовж гинөө. Хажуугаар тоглочих юм аа бас амар хэцүү байна хаа. Гэтэ гоё наа бүх ирсэн клубүүдэд бүгдэнд нь баярлаа. За юу тэмцээн явуулж байна уу тий одоо? Тэг яг одоо тэмцээн явуулж байна. Бороо шиг ур чадварын тэмцээн яг одоо явуулж байгаа шүү. Ур чадварын тэмцээнд одоо баг энэ клубүүдээс тамирчид нь орж ийн үү? Эсвэл өөр хүмүүс одоо үзэх гэж ирсэн хүмүүс орж ийн үү? Одоо ихний завсарлаас оруулсан. Хоёр завсарлаа битүү дандаа урамшуултай, бэлэгтэй. Одоо нэр сагсан бөмбөгийн тэмцээнээс тэрийг ажилтаа байд юм байна. Нэгэн ажилтаа 14 битүү. Нэрэ Сейф мотогийн хамгаалтанд баярлалаа. Элегant мото шопийнхан байгаа бас тэгээд Elite Fire мото шопийнхан бас байгаа. Тэгээд Red Volcans клубын хамгаалтаа бас баярлалаа. Бас ивент гэж бүгдэнд оролцож байгаа. Тэр бэлгэнүүд нь одоо бүгд үзэгчид тамирчидаа бэлгэн авчихсан. Ямар гоё бэ. Тэгээд энд бас бэлгэн гэхлээр чинь мотоциклийн холбогдлолтой юу байх гэдэг чинь тийм. Дандаа бэлгүүд нь гар дээр нь очно гэсэн үг юм бол. За. Монгол Райдерсийнхаа ер нь яагаад ийм сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулах гэж бодсон бэ? Одоо яг анх бол жоохон унтаа байдалтай. Одоо угаасаа өнгөд авсан бүгдээ ингээд моциклуудыг цааш нь хийсэн байгаа шүү дээ. Тийм учраас аль болох идэвхжүүлээ. Тэгээ ер нь цаашдаа аль болох жил болгон илүү өргөнөөр зохион байгуулах гэж яриад манай клубээс ирээд уламжлалаа зохион байгуулаад гэж ирсэн. Зохион байгуулалт одоо ер нь чиний яг бодсон шиг явж чадж байна уу? Ер нь үйл ажиллагаа ер нь яг ямар хөө байна? За ер нь 80-80% таа. Ер нь ажгүй шүү. Аль болох гайг хүмүүст л харлан баг шиг. Зөв. Энэ бас одоо ингээд сая ингээд тэнцээс ингээд хүмүүсээс яриа аваад явж байна л та ингээд тэнцээ орсон ямар гэхээр энэ хүмүүс ингэж ярьж байгаа. Бид нар зам дээр одоо байнга таардаг тий. Тэгвэл одоо яг өвлийн цагт бол моциклоор оролцсон одоо ер нь жоохон анхлын байдалтай байж. Тэгээ энэ тэнцээ бол ерөөсөө ингээд 100 байнга хардаг хүмүүстэйгээ хамт нэг заална гэх тэнцээ зохио боо. Тэнцээнд оролцсон гэдэг бол үнэхээр гоё сонирхолтой байна гэдэг хүмүүс амар гоё тэгэж бас хэлж байна. Тэгэхээр одоо ерөнхийдөө энэ баг тамирчтай бас ингээд тий Монгол Райдерсаас ингээд зохион байгуулаад оролцсон баярлалаа ч юм уу тий гоё сэтгэлийн үгээ хэлээ тэгээд яриагаа дуусгав. За. Хүрсэн ирсэн бүх клубүүд болон эмчиг баярлалаа. Тэгээд цааш чи үйл ажиллагаанд гэсэн нэг нэгнийгээ дэмжиж оролцоороо тэгээд дээрэс нь нэмээд та хэдийн зохион байгуулж байгаа бүх үйл ажиллагаанд гэсэн манай клуб гэсэн идэвхтэй оролцсон гэдгийг илэрхийлж байна. За окей. За хатууных нар. Танаа багийг дэмжиж штэ. За. Тэнцээ хэр болж байна? Гоё наа. За хэсгээс гарав. Гарсан нэгээр гарсан. Нэгээр гарсан. Танаа хэсэгт ямар баг тамирчтай вэ? Ер нь хамгийн гоё зон манайх. Айлуудын дандаа нэгдүгээр багуудыг шигшигдсэн. Шалгарсан багууднаас нэлээд алгаантай. Манай ар бол нэлээд хилтэй амттай жижиг оноод болж гарч байна. Зөв. Танаа яг зон чинь ямар клубүүд вэ? Наачпури байла, Valkyrie-ийн 2-р баг байлаа, 1-р баг байлаа, одоо манай 1-р баг байлаа. Одоо нийт ер нь ингээ анзаархад яг эмэгтэй клубүүдээс нийтдээ 7 баг гарсан байгаа дээ зөв үү? Тийм яг зөв. Одоо тэгэхээр чинь юу н барыг жоо хэсээсээ гарангууд гараа медалийн төлөв тоглолтууд барыг гарах гэдэг шүү дээ тийм ээ. Одоо нуглаа явж байгаа л да. Хожигдол ахлаа хожигдол. Тэр энэ дөрөв багаас нэг баг биштэй арилтаа байлаа. Сэтгэл ямар байна? Гоё л шүү дээ. Зунжингаа цэглэж явж болохоос хөдөлгөөн хүмүүс чинь хөдлөө найраад цусаад бич байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь аюу бас хүмүүс аюу гоё хөдлөлтөө байна. Энэ тэнцүү хүн гоё өрсөлдөө үүсгэж гаргаж чадчихжээ тий. Чанга. Эхтэйчүүдийн багийг харахад чанга. Амар хэцүү байна ингээ бүх клубүүд найзуудларыг алийн дэмжиж мэдээгүй. Харин тийм байл үүсчихсэн тий ер нь. За ер нь нийлүүд дэмжил өгөх нь авчих шүү дээ. Би жоохон камера шүүе гэсэн чи юу ажиллаа л да. Камер дээр суугаад тэр жоохон хамттай л. Тэр нь юу болсон бэ? Танаа орсон хатанаас
уул нь 4-3-аар манай хожих хэрэгтэй байсан чинь 4-3-аар манай хожигдчиход байгаа байхгүй. Манай оноо солигдчихсан гэсэн үг. Тэгээ бичлэг үзье шүү гэхээр бичлэгнийх нь хүн амарж байгаа юм байна. Айгуу олон гэрчүүд байна. Тэгээд нөгөө тэнд шүүж байгаа нэг эмэгтэй байна. Тэгээд уусан хавхмаар байна. Нэг оноогоо аммаар. Тэгээ олон хүмүүс бас харж байсан. Тэгээд юу байгаад хоорондоо ярилцаад ерөөхдөө бас тэрийг нэгтгэж болох байх тийм ээ. Тэгээ ер нь яг тэмцээ одоо яг тэмцээнд орж ирсэн юм орж ирсэн юм. Үнэхээр спорт хөнгөрүүлж чадчихна уу? За нааш бүрийг өсгөчүүдээ тэгээд амжилттай. За. За манай 3-9-3 сэгсэн бөмбөгийн тэмцээн одоогоор ур чадрын тэмцээнд болж байна. Одоо талбайдаар бас их шиг гарч ирсэн байна. За энэ хүү ярианд одоо ер нь манай ингээд ярианы төгсгөлт бас Санчгаа урьж орж байна. За Санч юу вэ? За 50 да юу ацгаар тэмцээнд бүгдээ клубын орондох тэмцээнд манаас 2 баг гарсан. Амжилттай оролцоод зоноос гараад ирсэн. Хоёроо гарсан уу? Нэг 20 баг маань нэг хожигчлаа. Тэгээд хэсгээс гараагүй зөв. Юу тэгээд ер нь энэ хүү тэмцээнд оролцохоос ямар хөө сэтгэл ямар вэ? Гоё юм биш үү. Тэгээд энэ жилийн бас жоохон ойрхон байсан болоод бас жоохон бэлтгэл жоохон гоо байна. Дараа жил бас уламжтай болох юм бол нэлээд сайн бэлтгэх боломжтой хэлсэн байна. Клубүүд ч гэсэн бас гоё тоглолтыг залгаж зөндөө. Харин ер нь бол аюу гоё бас чиглэлийн гоё тоглож тийм ер нь нийцэл болж байна. Энэ манай ретрогийн өмсгөлийг энэ одоо ингээд энэ нээцдэгч байгууллагууд байгаа юм. Манай M-Trip, манай хүн сургууль, Кодам, Эсмо. Энэ одоо нээцдэгч байгууллагч одоо хэрхэн яаж оролцсон гэсэн үг вэ? Ер нь бол одоо бидний бэлтгэлийг хангаж байгаа хүн сургууль дээр манай бүх заалын бэлтгэлийг хангасан. За. Тэгээд M-Trip-ээс бол бидний хослууд болон бүх одоо үйл ажиллагааны зардлууд. Тэгээд дээрээс нь Кодамаас бол бидний одоо ингээд after party болон одоо энд байгаа бүх боолос оролцож байна. Амар төлөвлөгөөтэй оролцдог байх нь байс юм. Хэр их бэлтгэл ер нь одоо энэ тэмдэгт орсон? За ер нь бол нэг энэ хугацааны хувьд бол сая нэг 14 хоногийн өмнө мэдлээ шүү дээ. Тэгэхээр яг нэг бас ажил амьдралаа зогсоод нэг 2 хоногтой нэг бол тоглосон. Юусоо тоглохгүй байж байгаа сая нэг нэлээд хичээлтэй бид оног байсан бас спортсон байсан. Харин тийм байна. Ер нь хэдүүлээ ер нь яах ч байхгүй нэг гүйлт ер нь дутагдаад байсан юм байна. Хөдөлгөөн бас дутагдаад байсан юм байна. За энэ дундаас одоо ер нь хайл клубыг ер нь хүчтэй өрсөлдөгч гэж харж байна. За яг нь мэдээж тэмцээн уралдаан аим чинь мэдээж энэ чинь бас юу байна шүү дээ. 1-2 дугаар байр гэж бас байгаа шүү дээ. Ер нь багууд бас нэлээд сайн хамгаалж байна. Энэ амгалт багийн дээр 24 номертой бас одоо бас гоё тоглолтыг залуу байна. Бас энэ юуныхаа манай цолоо бас гоё тоглолт шүү дээ. Армакийн гоё цолоо бас тоглож байна. Тэгээд тамирч байна. Яг хийхээр бас юу болохгүй юм байна. Сайн яриа аваад ингээд багуудаас ингээд уулзаад байж байгаа тэгжэрч байлаа. Одоо хамгийн хүчтэй өрсөлдсөн юм байна гэхлээр ер нь бол яг танахыг амар ойлгож чинь хүмүүс. Тийм болохоор бид энд байна шүү дээ. За ретрогийн худаас ингээд ажилласан. За баярлалаа. За. Тэмцээнд амжилттай оролцоорой. Амжилттай манайх бол медалаас сууна би ам бардаг билээ. Яа. За. Бас ингээд өөртөө ихтэй оролцсон гэдэг чинь бас үнээр гоё яриг те. За. За Брат подкастын хамт олон байлаа.